Үндэсний эдийн ундаа хөгжүүлэгч гүнзэг брэнд нь гэрээнд зас үүргээ биелүүлэхгүй, ажилчдынхаа цалин олохгүй, нийгмийн даатгалыг нь төлөхгүй ажилчдаа хохиросоор байна. Тус байгууллагаас цалингаа авч чадаагүй 28 иргэн байгаа ба тэдний төлөөлөл манай редакцид хандлаа. За би үндэсний эдийн ундаа хөгжүүлэх үйлдвэрт анх 2025 оны 9 сарын 17-нд ажилд орсон. Тэгээд ажилд орохдоо гэрээ контакт бүх юмаа хийгээд хууль ёсны дагаа орсон байгаа. Ажилд ороод ажиллах хугацаанд маань цалингийн маань ерөөсө бүрэн өгч байгаагүй 15 хоногийн хугацаа заавал барьцаатай байсан. За тэгээд бид нар ингээд сая 2 сард цалин мөнгөгүй болоод хурал мурлыгээд энэ төр болоод ингэнгүүт хүмүүс дахиад нэг асуудал гаргаж ирсэн юм. Нийгмийн даатгал. Нийгмийн даатгалыг 9 сараас хойш төлөөгүй. Цалин дээрээсээ бол ном журмынхаа дагуу суудгаад авсан мөртлөө төлөөгүй. Энэ нийгмийн даатгалын маань асуудлыг төлөөд өгөөч ээ. Би одоо ингээд урд нь 7 жил нийгмийн даатгалаа төлөөд ямар ч асуудалгүй байгаад одоо надад зээл хөл бүх юм гарах боломжтой штэ дарга гэд ингээд өөрийг нь хүндэтгээд ингээд харьцаад. Тэнгүүд за өнөөдөр маргааш гэд үдийг бүртэл бас харгацаас морингийн СУ гэд тэн дээр авчиж байгаа байхгүй бид нар. Тэн дээр авчингуудаа бүгд ингээд тэр нөгөө нэг юм жижиг караконы өрөөнд ороод сууж байгаа шүү дээ. Одоо цалин өгч байгаа гэд. Тэнгүүд орж ирсэн ээ. За одоо үнэхээр цалин өгч чадахгүй нэ. Би одоо угаасаа ингээд Монгол улс даяар ПС-ээр ингээд угаасаа 90 сурвалжлагдчихж байгаа ийм айхтар өртөө хөөн. Та нар одоо намайг энэ дээрээс болоод бүр айхтар хурц асуудалд оруулчихлаа. Би та нарт одоо юу ч өгч чадахгүй. Тэнгүүд дээр шууд миний нэрийг хэлж байгаа байхгүй. Болор туяагаа би чамайг судалж байгаа шүү. Чамаас олж бүх энэ хэрэг ингээд одоо миний энэ ажил үйл ажиллагаа бүх юм ингээд зогссон. Чи ингээд би чамайг судалж байгаа амьдрал ах уу гэж судалж та нар юм олоод чадах юм бол хууль ёсныхын байгууллагаар яваад хандаарэ. Тэгтээ хэлжий та нар чадахгүй шүү. Бүр шууд тэгж хэлдэг. Хамгийн сүүлийн хурал дээр ингэж хэлсэн. Миний ард маш том хуульч байгаа. Гавьяат хуульч. Тэрийг бол зөндөө цэгээр ингээ хуралд оруулж байгаа ш. Гэхдээ манай цэхийн 10 хэдэн манай хоёр буусны цэхийн 20 хэдэн хүн бас л сонсч л байсан. Ийм сэдэлтэй, ийм үйл ажиллагаатай, өөрөө нуугдмал хүний нэр дээр гэрээ байгуулж хүн авч ингэж ажилуулдаг ийм газар битээ ор залуучуудад хохироосэй гэж би хэлэх гэж одоо өдийг хүртэл ингэж одоо хандах сайт ч юм уу хандах телевиз ч юм уу хайж авсараад энийг олж ирсэн байгаа. Дараа сарынхаа 20-нд 5-ны цалин бууч. Тэнгүүд нөө 5-ны чинь цалин 20-нд олчих. Ингээд заавал 15 хоногийн барьцаатай. Тэгээд за энэ үнэхээр цалин өгөхгүй байна. Ингээ тгийх юм. За гар гэл гарах чинь. Тэгээд тэр хүн тэр үндсэн цалингаа авч чадахгүй явсараад үдий үрчиж байгаа. Болгоод одоо тэр нөгөө нэг канал манал ингээд одоо бохирны шийдлийн канал ингээд явж байгаа хгүй. Тэр дотор ингээд тоос ерөөс ингээд амар их юм уурсаал ингээд заваарал явж л байна. Тэр дээдлийн ингээл халууны цехээс орж ирсэн. Тэр мэрийг хийзээж цэвэрлдэггүй. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан энэ бол гүнзэг брендийн ажилчдын групп чат байна. Ажилчдын зүгээс цалингаа авъя гэх хүсэл шаардлагыг удаа удирдлагуудад хөргүүлсэн боловч хариуд нь одоо ажилласаа гар шалтак тоочлоо гэх зэргээр ажиллаас нь халж цалингийн үлдэгдлийг нь олгодгүй байна. Мөн ажилчдынхаа групп чатанд тэднийг дарамтлж сүрдүүлдэг байна. Ингээд энэ хүний цалингээ өгчмээрээ энэ хүн ингээд хүний нутагт хүүхэд нь ингээд бас хэцүү байгаа юм байлаа энэ төр гэсэн чинь худлаа наа чи мөнгө авах аргаа болж байгаа. Наа чи худлаа авахгүй юу гэсэн захирал. Ер нь тэгээд айгуу тийм зан ааш нь ингээд хүн харахад зүгээр юм шиг мөртлөө ер нь тэгээд цалин асуугаал ингээд ярьчихад та нар ингэж мөнгө төгрөгийн асуудал яриад байгаа хүмүүс бол ажлаа хаяад гараа явуулж болно шүү. Хуцаа өмсөө гараа явуулж болно шүү. Дараагийн хүмүүс байгаа штэ гэж ингэж харьцдаг. Бүх сүлжээ Улаанбаатарын бүх сүлжээ дэлгэрүүдээр би гэрээ хийцэн одоо ингээд мөнгө орчирноо та нар ажиллаа сайн гэсээр байгаад бидний айгүй сайн ажилласан. Би бол хувьдаа бол ажлыг маш сайн хийсэн л гэж бодож байгаа. Тэгээ ерөөсөө цалин гээл дуурчхад бол бидний амийг хаах ийм сонирхолтой байдаг юм байлээ. Тэгээд 30-40 хүн байгаа. Одоо авч чадаагүй настай хөгшин одоо тоогооч хийжсэн ихч байгаа. Бас цалингаа авч чадаагүй. Цалингаа авах гэж тэр хүн ажил дээр суулт зарлаад 14 хоног тэнд хоосон хоолтой тэнд хүүтэн газар байгаад сүйд нь биеийн муудаад тэр хүн гэрэл рүүгээ харсан. Бид гүнзэг брэндтэй холбогдож мэдээллийг тэнцвэржүүлж хүргэх гэсэн боловч хариу өгөөгүй юм а. Хүн ажил хөдөлмөр эрхэлсэн бол цалингаа авах нь зүй ёсны хэрэг. Гэвч өөрийн танил талаа ашиглаж бусдын хөдөлмөрийг шулсаар байгаа гүнзэг брэндэд ажилд орохгүй байхыг манай редакцид хандсан иргэд анхааруулж байлаа. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна.
иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэдэ.